Монголын ногоон санхүүгийн корпорацийн хувьд сүүлийн 5 жил эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологиг илүү анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологи дотор эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц явж байгаа. Тэгэхээр одоо байгаа амины орон сууцыг дулаалснаар эрчим хүчний хэмнэлт болгох энэ талын технологиг банкны санхүүгийн бүтээгдэхүүн болгох тал дээр ажиллаж байгаа. Байгаа амины орон сууцыг дулаалснаар 50% хүртэл эрчим хүчний хэмнэлт бий болгож болно гэдгийг бол маш олон байр шин дээр бол баталчихсан байгаа. За нөгөө талаар цоо шинээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих технологиг манай Монголын бизнес эрхэлж байгаа барилгын компаниуд туршаад баталсан олон зуун амины орон сууц барьсан байгаа. Тэгэхээр энэ эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь бүр хамгийн сайн нь одоо 90% хэмнэлттэй гэдэг олон улсын гэрчлэгээ авсан байж байгаа. Одоогоор нэг айлыг халаах хэмжээний эрчим хүчээр 10 айлыг халаах боломжтой гэсэн үг болчихж байгаа л да. Тэгэхээр энэ бол цоо шин одоо дулааны станц юм уу цахилгаан станц барихаас илүүтэйгээр байгаа дулааныхаа хүчин чадал, цахилгааныхаа хүчин чадлыг хэмнэн чадвал бүр 10 хүртэл айлыг халаах боломжтой юм аа тийм. Нэг айлын одоогоор зарцуулж байгаа эрчим хүчээр 10 хүртэл айлыг цахилгаанаар хангаад дулаанаар хангах болцоотой юм аа гэдгийг харуулж чаддаг юм. Тэгэхээр энэ тал дээр бид нар ажиллаж байгаа. Энийг банк санхүүгийн бүтээгдэхүүн болгох тал дээр зүтгэж байна. Нэгдүгээрт одоо эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан бол ашиглалтын зардал нь бол бараг тэгтээ тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл барьцсны дараа цахилгаан дулааны зардал гэж бараг байхгүй.